За шинэ засгийн газрын одоо бүрэлдэхүүнд орж ажиллах болж байгаа эрхэм сайд нарт бас ажлын амжилт хүсье. Тэгээ өнгөрсөн одоо засгийн газарт бас сайн ажиллаж исэн зарим сайд нар энэ засгийн газарт үргэлжлүүлээд ажиллаж байгаа явдалд нь бол талархалтай байна. За жишээ нь манай Дэлгэр сайхан сайд байна, Учрал сайд, за Баццэг сайд, Наранбаяр сайд, Амар сайхан сайд гэх мэтлэн одоо сайд нартаа бол ажлын амжилт хүсэж байна. За мөн одоо шинээр томилогдож байгаа бас олон сайхан залуучууд сайд болж байгаад нь амжилт хүсье. За ялангуяа энэ Батамгалан сайдтай одоо энэ барилга орон сууцчлалтын сайдаар томилогдож байгаа явдалд нь бол баяр үргэж амжилт хүсье. Тэгээ бидний одоо нэг чухал зүйл бол энэ нөгөө бүсчсэн хөгжил, за түүний ард дээр хөдөөгийн хөгжил гэж байгаа. Тэгээ барилга хотоолтын сайд одоо Батсуур сайд дээр сайдын үед эхлүүлсэн энэ орон нутагт орон сууцчлуулах энэ асуудлыг бол үргэлжлүүлээд ингээд яваасай гэж одоо танаас бол хүсэж байна. Таныг бол одоо бүрэн дүүрэн тэр тал дээр дэмжих баха гэж ингэж одоо бодож байна. За энэ эрчим хүчний сайдаас нэг юм асууя. Энэ 2019 онд сэргийгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж бидний сэргийгдэх эрчим хүчний одоо зөвшөөрлийг одоо сонгон шалгаруулж өгдөг болсон юм байлээ. 19 оноос хойш энэ өөрчлөлт орсны дараагаас хойш одоо нэгч төсөл яваагүй, нэг зөвшөөрөл олгодоогүй. Энэ одоо ямар учиртай байдгийг юундаа байгаад одоо энэ зөвшөөрөл нь олгодгүй юм бэ? Энээс болоод одоо олон гадна дотны хөрөнгө оруулалтууд ингээд дагаа зогсчдөг, хүлээгээд байгаад байдаг. Нэг юм асуудал байна. Энэ дээр одоо хариу өгөөч гэж ингэж хүсэж байна. За хоёрдугаарт байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас одоо Батбаатар сайдаас сууя. За манай энэ говийн бүс Монгол улс одоо өөрөө ерөн үндсэндээ 70% нь цөлжсөн. Тэр дундаа одоо энэ говийн бүс нутаг бол энэ цөлжлөлтөнд хамгийн их өртөж байгаа юм бүс нутаг. Тэгээ одоо түрүү бас одоо манай зарим гишүүд асууж байна. Гадаргын усыг одоо гоёроо чиглүүлэх тал дээр энэ одон туяа сайдын үед хийж хэрэгжүүлж ирсэн энэ ажлуудыг бол үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Ялангуяа одоо энэ сум болгонд хөв зөөрөн бий болгох, энэ үерийн усыг одоо хоригдлуулах гэх чиглэлийн энэ ажлууд дээр бол бид нар онцгой анхаарч үргэлжлүүлж ингэж явах. За мөнх гүшүүндээ 1 минут нэмж өгье. Тэгэхээр зэрэг одоо энэ говийн бүс рүү энэ олон улсын одоо байгаль орчны чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг чиглүүлэх тал дээр за одоо энэ гадаргын улсын одоо сая хэдхэн хоногийн өмнө одоо нээлттэй хийжсэн тэр онг цагаан бургастан усны төсөл этрийг бол одоо нэн тэргуунд явуулах юм шаардлагууд байгаа. Тэгээ энэ дээр одоо таныг нэлээд сайн судлаж за одоо хуучин одоо яамны боловсон өчнүүдтэй сайхан хамтраад ингээд ажиллахыг бол хүсэж байна. Тэгээд энэ төслүүд дээр бид нар одоо энэ байгаль орчин уур амьсгалын чиглэлийн одоо энэ бүх асуудлууд дээр бол өдөр тутам анхаарал хандуулж ажиллана. Тэгэхээр зэрэг одоо тантай хамгийн их харьцах, одоо хамтарч ажиллах ийм л одоо хүмүүс. Тэгээд тийм болохоор таныг энэ тал дээр илүү их ажиллаарай гэж ингэж хүсэж. Чойж сүрэн сайд хариулт өгье. За мөнх гүшүүний асуултанд хариулъя. 2019 онд сэргийгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулаад тендерээр буюу уралдаан сонгон шалгаруулалтаар төсөл хэрэгжүүлэх ийм хуулийн өөрчлөлт орсон. Түүнээс хойш шинээр тусгай зөвшөөрөл бичигдээгүй байгаа нь үнэн. Гол шалтгаан бол нар болон салхины цахилгаан станц барьсан тохиолдолд нар ороод салхи зогссон үед бол бид нар энэ чадлыг аль нэг газар одоо нөөцлөх очтой ийм нөөцлөх бол агшин зүрт одоо маневрлах чадвартай ийм станцууд байхгүй, газ юм уу усын станцууд байхгүй байгаа учраас өнөөдрийн байдлаар энэ тусгай зөвшөөрлүүд бичигдээ төслөд явахгүй байгаа юм. Гэхдээ сүүлийн үед бид нар энэ Вьетнамын хөрөнгө оруулалтын компани 400 мегаваттаар 4 цагийн одоо туршид гаргаж чадах ийм батарей станцуудыг 4 байршил дээр
өөрийг хөрөнгө оруулалт барья гэсэн ийм шийдвэр гаргаад явж байна. Энэ батарей станц ашиглалтанд орсон тохиолдолд бид нар чадал нөөцлөх бүрдэж байгаа учраас 3 багц тендерийн бэлтгэл ажлыг хийгээд явж байгаа. Эхнийх нь бол баруун бүс дээр нийтдээ 60 мегаваттын нарны цахилгаан станц, 50 мегаваттын хөтөн чадалтай чадал нь бол 180 мегаватт цагийн багтаамжтай батарей хураагуурын станцын тендер зарлахаар төслийн бэлтгэл ажил хийгээд явж байгаа нэг ийм багц ажил байна. Хоёр дахь багц нь бол зүүн бүсийн эрчим хүчний систем толгогдохоор 55 мегаваттын нарны цахилгаан станц, 25 мегаваттын батарей хоримтлуур, эзлэх нь бол 70 мегаватт цаг багтаамжтай байхаар батарей ийм хоёр багц тендер зарлахаар эрчим хүчний тухай хуулийн дагуу бид нар бэлтгэл ажил хийгээд энэ ондоо багтаад ийм зорилго тавиад явж байгаа. 3 дугаарт нь Дэлхийн банк олон улсын санхүүгийн корпорацтай хамтраад 100 мегаваттын хөтөн чадалтай салхин цахилгаан станцын төслийг өрсөлдөөн сонгон шалгуулалтаар бацдаг зарлж үзье гэдэг ийм 3 багц ажлын бэлтгэл ажил хийгээд явж байгаа. Энэ 2025 оны 2 дугаар хагас 2026 оны эхний хагастай багтаад ийм сэргээлт гэрчим хүчний тухайд 3 төслийн бэлтгэл ажил хангаад явж байгаа гэдэг ийм л мэдээлэл байна.